Миний хувьд бас юм сонирхдаг. Гэхдээ эн чинь яг нөгөө тухайн зүйлдээ автаад ч юм уу фанатик болоод явна гэсэн үг огтоос биш шүү дээ. Огтос биш тийм. Гэхдээ тэргүй бид нар чинь энэ орчлон хорвоо дээр амьдарч байгаа юм чинь хүссэн хүсээгүй юу бэ гэдгийг цаад мөн чанарыг таньчих юм бол илүү амар байдаг тий. Яагаад бид нар заавалчгүй зөрчил маргаа үүсгээд тийм тодорхой хэмжээний одоо ингээл дайн байлдаа юу гэдгийг те алан идлагч гэдэг юм уу юм байх ёстой гэж ер нь бол энэс хол байх бид нар заашгүй ямиг уг үнцээр нь юу вэ гэдгийг мэддэг байх ёстой юм бол гэж бодоод. Тийм чиний хэлдэг маш зөв чухал тийм өнцөг болохгүй юу? Хүмүүс ингээд таныг харин нэг юм шин шашин байна гэхээр нь тодруулаад яриад өгөөч гэж асуусан. Тэрнээс бол одоо тодорхой хэмжээгээр би шашингүй би шашинтай тэр шашин зөв буруу гэдэг юм ярих гээгүй юм бол да. Нээлттэй байх хэрэгтэй, аль алиг нь хүндэтгэн хайрладаг байх хэрэгтэй. Тэ? Тэр чинь хүний итгэл үнэмшил гэдэг чинь маш нандин зүйл байгаа байхгүй юу? Уг нь бол маш нандин тэр хүнийг бий болгож байгаа зүйл. Тэр хүн өөрийгөө би ийм гэд ингээд ойлгоцсон явж байгаа хүнийг бид нэр үгүйсгэхэд яаж чадахгүй шүү дээ. Тэр хүмүүсийн тэр өөрийнхөө би гэж үнэлсэн тэр хувь хүний би хүний тэр дотоод хүнийг нь ойлгохын тулд бид нэр яалтчгүй тэдний тэр хүмүүсийн үндсэн тэр одоо үзэл тэр үнэмшлийг нь бид нэр мэдэх хэрэгтэй болчт юм билээ. Тэгэхийн тулд бид нэр өөрсдөө зөх хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Одоо ингээд гадаадын маш олон ингээд олон төрлийн юутай урсгалтай хүмүүс одоо үзэл бодолтой бац итгэл үнэмшилтэй хүмүүс хоорондоо ингээд муудалцаа дайн байлдан болоод байна гэдэг чинь энэ болохоор буруу тэр итгэл үнэмшлээ буруу нэг өнцгөөс нь хараад тэгээ миний зүйлээр дайраад байгаа. Гэтэл бид нар чи хүн төрлөг чи зүгээр том зургаар нь ингээ харах юм бол бид нэг том уулын олон талаас нь дээшээ ингэж өсөж байгаа хүмүүс шүү дээ. Одоо нэг Эверест дээр бид нар гарах гэж байгаа бол Эверестийн хідэн талаас нь ингээ авираад байгаа тийм ээ. Тэгтэл нөгөө энэ талаас нь авирж байгаа хүмүүс өө эн чинь стандараа ийм байдгийг хад чулуугүй тий ийм нарийн ингээ жимээр ингээ ороо явчихаар ингээ дээр нь гарчдгийг гэсэн чи үгүй штэ гээд нөгөө талынх нь маргаалтаад эн чи айгүй том хадтай асар аюултай ингээд эндээс нь осмосоор уйжээж ингэж авирж гардаг цас мөстөөгд одоо ингээд яг өөрөөрөө харсан талаас яалтчгүй аль аль нь үнэн. Тийм. Тэгэхээр яг л тэгэл тэр хүмүүсийн яриад байгаа чинь ч үнэн миний яриад байгаа ч үнэн яалтчгүй бодит юм чинь тийм шүү гэдэг ингээд зүгээр хүлэн зөвшөөрчихөл хамгийн гоё. Тэгэхээр энэ дэр нэг ийм юм харагдаад байх шиг санагдаад байгаа. Альва зүйлийг альва тэр бурхан номонд бичсэн дээр ариунч гэж гэнэ үү ямар ч үнэн гэж бичигдсэн ном бүхэн өөрийн гэсэн тэр чин гэгээ юмтай байгаа шүү дээ тий. Тэр зүйлийг зөв энэ ухамсартаа зөв оруулж би сэтгэлдээ зөв талаас нь гаргаж үлдэж чадчихэв үү гэдгээс хамаарал янз янз болоод ах шиг байгаа юм тий. Харамсалтай нь бид нар ер нь хүн төрлөختөн өөрөө тэр сайн сайхныг бүтээх чадaltaй эсвэл ийм одоо муу мухайг үлдэгч чадaltaй ийм бид нар ер нь их хүчтэй тийм бодгал байгаа байхгүй юу? Ер нь нэг талаас нь харах юм бол тий амар итгэл тэрнээсээ буруу ялгаад буруу үлдээ явах юм бол тэр чинь адаглаад ойр орчин өөрийгөө болоод тэр шашныг муухай харагдуулах тэр үзэл санааг буруу ойлгуулах эрсдэлтэй болчихж байгаа юм шиг санагдаад байгаа юм тийм ээ. Яг зөв. Ер нь маш болгоомжтой байх хэрэгтэй юм шиг байна. Одоо бид нэг хүний нутагт нэг муу үйл хийгээд тий муухайгаар ингээд дурсагдаад явхад хүмүүс харагдаад явхад бид нарыг альмаа эсвэл баццэг байна гэж хэлэхгүй монгол хүн гэж хэлнэ тийм ээ. Ялтгүй. Яг тэрнтэй адилхан би одоо ислам хүн гээд бусдыг ингээд бусад шашин тунгууд бол миний дайсан гээд ингээд алаад хийдаад ингээд явж байгаа бол тэр ислам шашны буруу биш ээ. Тэр ислам шашны чинь
өөрөөрөө дамжуулж ямар тийм нарийнхан ийм одоо нөхс хөвөр ингэж дамжуул тэрийгэ гаргаж үзэн ядалтаар дамжуулж гаргаж байгаа тэр хүмүүсийн тэр бүлэг хүмүүсийн ч юм уу тэр хувь хүний буруу одоо буруу гэдэг юм уу буруу үйлдэл болохоос биш. Жинхэнэ дээр шашны бол буруу ерөөсөө биш. Одоо тийм болохоор л бүгд ингэж шашнуудыг хүлээн зөвшөөрчих хэрэгтэй гэж би бол дотроо боддتي. Монгол хүмүүсийн хувьд бол бид нэр өвөг дээдтэй тий дотоод өвөг дээдстэйгээ холбогдох одоо босоо юм нөгөө холбогдол байгаа шүү дээ тий бөөгийн. Тэгээ миний бол би бол одоо бөөгийн талаар тэр сүнслэг одоо мэдлгүүдийг бол олон жил судалсан. Тэгээд өөрийнхөө мэдэж авах гэсэн одоо сонирхсан бүхэл чиглэлээр ингээд судлаад мэдээд авахыгаа аваад ингээд яваад байхад ингээд нэг одоо юу гэдэг юм явсаар агаад хүн чинь ингээд нэг ахаа гэдэг нэг юмд ороод ирдэг шүү дээ. За ийм л юм байна да гэд. Яг тэрийг яг тэгж орж ирсэн юм нь бол ерөөсөө хүн мянган сайхан орчинд мянган гоё одоо тэг хүлээн зөвшөөрөд өөрийнхөө дотор хүлээн зөвшөөрөөд одоо ингийн одоо би гадаад хүний хүлээн зөвшөөрөөд одоо үнэхээр эдгэр чи гоё сайхан амьдрт юм байна. Үнэхээр эдгэр чи сайхан тансаг хүмүүс юм байна гэдэг тийм ээ. Тэгээд ингээд дагаа тэднэр шиг ингээд болох гээд ингээд яваад ч хизээж тэднэр шиг болгочгүй болоод ч ад жаргалт хүрэхгүй. Гэдгийг маш сайн ойлгож авсан. Яагаад вэ гэвэл хүн яг үндсэн дээрээ л буцаад очт юм бэ. Одоо би гэхэд ингээд Европод 20 жил ингээд амьдраад энэ хүмүүсийн ингээд мянган сайхан имийг нь хараад бишрээд одоо эднэртэй адилхан ингээд гоё ингээд гадаад хүн шиг ингээд байгаад ингээд явсан ч надад ер нь ингээд дотоод сэтгэлээсээ тийм нөгөө одоо юу гэдэг нь гоё баяр жаргалтай аз жаргалтай мэдрэмжийг авч чаддаггүй. Тэгэхээр яг л ингээд нөгөө өөрийнхөө Монгол тийм ээ өвөг дээдсийнхээ одоо сүнснээс гэдэг юм уу тий өвөг дээдсийнхээ тэр нөгөө үлдээсэн зүйлээс ингээ өөртөө шингээж аваад тэгээд ингээд дотоодоосоо ингээд тэрийг мэдрэхээр энэ дээр жинхэнэ аз жаргал гарч ирж байгаа. Маш байна тий. Эргэж үндэстээрээ гэдэг та их гоё юм хэлжлээ. Ялтгүй л бид нар хинбэ гэд мэдээд ирэхээр энэ дагаад өөрийнхөө уламжлал өв соёлч гэдэг юм уу тий. Монгол хүмүүс ямар байсан бэ гэдэг түүхээ судалж эхлэх юм бас шаардлага гарч ирсэн баг тийм ээ. Тийм. Гэхдээ ер нь би л нэг тэгээд судлаач гэдэг юм уу тий нэг юм нарийн ингээд жимрүү ингээд ороод ингээд одоо шинжлэх ухааны нарийн юу одоо түүхийн нарийн юм гэл ингээд ийм нарийнх ингээд жимрүү ороод ингээд судлаад ингэж явдаг гэж бол хэлж чадахгүй тий. Гэхдээ ерөнхийдөө ингээд хувь хүнийхээ мэдэх ёстой тий мэднээ санагдаад байгаа тийм одоо тухайн хүний сүнсэнд миний сүнсэнд жишээлбэл юу хэрэгцээтэй байгаа тэр одоо хоол гэдэг юм уу тий. Тэр эрниарон гэдэг одоо манай хаар бол тий манай хаа гинэ одоо энэ хоол хүнсээ өөртөө хэрэгтэй юм аа авч одоо чадах тийм л зүйлээ авдаг. Судлаач, түүх судлаач одоо тийм шашин судлаач тэгээ тийм ямар нэгэн тийм хайрцагт ямар ч оруулах сонирхол байдаггүй. Энэ дээр сонирхолтой байна л да. Та одоо үндсээ олоод яг л энэ эсрэг очих хэвээр юм л яг тэр нь юу байсан бэ таны хаар? Үндсээ танихад танд тэр нь яг одоо монгол хүний би ч монгол хүн юм бэ штэ тий монголчуудын онцлог гэдэг чи энэ юм бэ штэ таны сүнс жишээлх юм бол дотроос баясаж байгаа тэр зүйл чи яг юу байсан бэ бидний онцлог яг юу байна таны хаар одоо миний дотоод хүн гэдэг тий яг юу байсан юм бэ гэхээр би бол одоо ингэж одоо Кюнстлеринг гэдэг чи артист. Тийм хүн байсан.
тэрийгээ би бол энэ олж мэдэж авсан. Яа тэгвэл би нөгөө мэрэгчлэрээ сурсан. За тэгээд өөрийнхөө нөгөө ихтгэл үнэмшлэр ингээд байсан он жилүүд, залуу насны он жилүүд гэхэд би өөрийгөө зүгээр инженер хүн, төрийн ажилтан хүн гэдэл ингээд бодсон байсан. Гэтэл би тийм биш байсан юм байна. Тухайн үедээ тэр ажилласаа ч гэдэг юм уу, одоо тэр мэрэгчлээсээ ч гэдэг юм асар их тийм гоё таашаал мэдрэмжүүдийг авч чаддгүй. Тэгээд ер нь л буруу юм шиг, нэг л миний хийх скул ажил юм шиг ингээд байгаад энэ даа гэж айгу гайгаал. Тэгэл байгаад идэв. Тэгсээр нөгөө шууд ингээд болчих болдгоо тэр чинь амьдрал шүү дээ. Тэгээ хүний амьдрал. Тэгээ амьдралаа залгуулж байгаа ажил минь тийм болохоор тэрийгээр ингээд шууд орхио хайна гэж бол байхгүй. Тийм хэцүү. Тийм үед бол зөндөө байсан. Одоо өөрийгөө хэлж одоо явж исэн үе зөндөө байсан л да. Тэгээд дараагаар нь одоо ингээд өөрийгөө ингээд олсон чинь ягаад ад жаргалтай нэг цаанаас нэг гоё мэдрэмж ингээд төрдөг вэ гэхээр ингээд яг өөрийгөө ч олцсон юм шиг тий. Тэр нь болохоор тийм артист хүнийг миний дотроос гаргаж ирээд байгаа ч юм шиг тий. Одоо тэр дүнсний сэрэлт болоод тэр их нөгөө эрчим энерги орж ирснээс хойш ерөөсөө өөрөө ирэхгүй дотроос ингээд дуулаад дуулахдаа зүгээр оперын дуулаад Ямар гоё. тэгээд баг залуудаа оюутан байхдаа зүгээр хип хоп гэл ингээл дуулдаг байлаа шүү дээ. Тэгэхэд одоосон чинь нэг тэр шатн өөр болсон юм уу? Эсвэл ингээд дотроосоо хүн маань өөрөө тэгж гарч ирсэн юм уу? Юу нэгээд ингээд дуулахгүй бол болохгүй. Тийм нөгөө тийм цэжин дээр маш их юм ингээд дараад ингээд одоо нөгөө энерги чинь баг ингээд дэлбэрчээд байгаа юм шиг бүр ингээд айгүй тийм хэцүү болоод ирсэн. Тэгэл би энэ оперын мэрэгжлийн багшийн одоо сургалт аваад тэгээд сургалтаа аваад л эхлээд дуулж эхэлж дөнгөж л одоо тэр яг техникүүдийн заалгаад тэгэж эхлээл тэгэл тэрнээс хойш шууд өөрөө ингээд цаанаасаа л ингээд гаргаад байгаа юм зүгөөчлөөдөө урсгаад гаргаад л байсан байхгүй. Тэгэл тэгсээр хагаад одоо ингээд нэг харсан чинь нэлээд олон аринуудыг ингээд бас дуулаад сурчгаж. Тэгээ тэр миний төрсөн байна те. Яста дахин төрсөн танаас өмнө нь гардаггүй байсан тэр чадамжууд, бэлгүүд ирсэн байна штэ те. Таны түрүүний ярьсан нөгөө нэг дээрээс ингээл маш их энерги бууж ирээд гээд нэг нөгөө яг өөрчлөгдсөн цаг мөчийн бид нартай хуваалцсан те. Яг тэрнээс хойш л ер нь бол энэ бүх бэлгүүдийг та ингэж хүлээж авсан байна те. Тийм гэж би бол бодож байгаа. Ер нь тэгээд ер нь сүнсний бэлэг гэдэг юм уу? Тийм одоо ингээл дуулаад тэгээд бас нөгөө дотроосоо нөгөө өөрийнхөө тэр мэдрэмжүүдийг гаргаж ирэхэд ингээд бас ингээд зураг зураад эхэлсэн бас яг тэр 15 оноос ч эхлээл. За та ер нь өмнө нь багтаа зурдаг байсан уу? Ер нь зүгээр гарын дүүтэй. Тэгээд нэг их тийм тэрийг хөгжүүлээгүй гэдэг юм уу? Зөв. Тэгээд одоо хүнтэй ингээл нэг юм яриад байж захтаа ингээл үзэг баал аваад ингээл зураал ингээд яриад идэгсэн. Тэгээд дараа нь ярьж ярьчаад тэр нөгөө ирээчсэн дурсан цаасаа харахаар нэг хүний царай мараа ингээд айгу дажгүй зурцсан тэр байх шиг тийм байдаг л байсан та. Баг залуудаа. Тэгтээ тэрийг нөгөө мэдээд ингээд би чи энийг зурх гээд байгаа юм байна гэдэг ч юм уу. Тэрийг мэддэггүй хөгжүүлээ гэсэн. Тэгээд дараагаар нь тэр одоо сүнсний бэлэг гэдэг юм уу тий тэр цагаас хойш яг ингээд нэг зурмаар ч юм шиг санагдаад болчмаар ч юм шиг. Тэгээд нэг бодог юу аваад тэгэл зурж үтсэн. Тэгээ ерөнхийдөө одоо бол жоохон ингээд бас тэрийг хөгжүүлээл явж байгаа л да. Одоо энэ миний арт энэ үлдсэн юм. Саш би сараа суужэла таны яг зорсон бүтээл чи хэрэгдээл гэж одоо
Энэ одоо та зураач, мэрэгжлийн зураач ч юм уу, аль эсвэл ингээд сургууль соёл сураагүй. Тийм. Ерөөсөө ингээд унган авьяасаараа ингээд гинтхэн л зураад усан будаг юм уу, тосон будгаар зурж эхэлсэн үү та? Акрил. Зөв. Тийм, акрил. Гэхдээ заримдаа тосон будгаар бас зурж үзсэн. Бас л яг болж илээ. Ер нь ялгаагүй л аюул та. Тэгээд акрил болохоор яг миний яг нөгөө өөрийн нөгөө одоо яг гаргаж ирэхэд байгаа тэр юмд их тийм тал тохиромжтой тэр будаг байсан л та. Жохон юм төвгөр болгоод райди гэдэг юм, 3D гэдэг юм тий. Тиймэрхүү төвгөрдөө тийм болгоод тэгэхэд нөгөө хатуураад ингээ амархан хатдаг да. Акрил зүгээр тий. Гэтэ тосон будаг бол илүү портрет зурхад гоё. Илүү ингээд хүмүүнийг зурхад илүү гоё өнгөн уусаж өгдөг болохоор. Тэгчээдээ одоохондоо зүгээр ингээд өөрөөрөө л ингээд юмыг ингээд сураад одоо тэгээд хүн би одоо ингээд хэлэхэд би ч нэг тийм залуу хүн биш шүү дээ одоо бол тэгээд тэгэхэд одоо хүмүүс аль болох залуудаа өөрийгөө олоод нээгээд явчих юм бол илүү их сурах хөгжүүлэх цаг хугацаатай. Илүү их наан нь амжилтанд хүрдэг ч юм уу илүү их наан нь өөрийгөө ингээд нээж бий болгож гаргадаг. Амжилтанд хүрэх гэдэг бол миний хувьд зүгээр нэг юм асар их нэр хүндтэй одоо мөнгө төгрөгтэй эд материалтай болохыг хэлэхгүй байна. Амжилтанд хүрнэ гэдэг маань миний хувьд одоо өөрийгөө нээгээд өөртөө дотооддоо аз жаргалтай болох. Тэр замдаа ороод тэр замаараа өөрөө аз жаргалтай ингээд өдөр бүрийг өнгөрөөгөөд явж байгаа хүн л миний хувьд бол амжилттай хүн гэж би бол ойлгоод байгаа байхгүй юу? Яг үнэнтэй бид нар ер нь амжилтыг өөрөө зүйлээс хагаад өөрсдөндөө маш их ачаалал өгөөд идэг тийм буруу хандлагаруул ингээд өөрсдийгөө түлхээд унгаад оруулчаад байна л да тий. Энэ арын зургаал харуул дөө тий. Тэгээ. За. Вау. Гайхамшигтай. Уусалт одоо ингээд аслал эдрийг бол янзын хийж өгсөн биш таал. Янзтай болохоор зүгээр нэг юм мод. Алюминий мод юм уу те? Яа. Мод ингээд яг ерөнхийдөө зүгээр би одоохондоо ингээд өөрийн гэсэн ательер материалэр одоо тийм юу байхгүй л те зүгээр гэрээрээ л ингээд хаяа юм зурмаар санагдсан үедээ зурчгаад л тийм ээ дуулмаар санагдсан үедээ дуулчгаад л ингээд дотоодоос бас өвгдээцээ сонсоод л явж байгаа. Ерөнхийдөө бол зүгээр өөрийнхөө замаар л явж байгаа гэдэг юм уу доо. Тийм ээ. Тэрэндээ болохоор бас хэл ханамжтай аж аргалтай доод явдаг нэг юм жирийн нэг юм чи хүн бай. Ерөн зүгээр яг манайхны одоо амжилтанд хүрсэн нийгмийн зүгээс өгдөг биднэрт нөгөө мессеж тий одоо маш нэр төртэй болсон ч гэдэг юм уу тий асар их төрөнгөтэй компани том захирал болсон гэдэг ингээд тийм хүмүүсийг амжилттай гэд би урд нь бас гэж ойлгодог байсан л да. Тэд нар ч гэсэн амжилттай л да. Уг нь бол тэд нар чинь бас айгуу тийм нийгэмдээ гоё нөлөөлөөд том юм хийгээд амжилттай л явж байгаа бас хүмүүс. Гэхдээ хүмүүсийг ингээд хараад өөрийгөө голоод ингээд тэрэндээ ингээд одоо юу гэдгийг дарамтанд ороод сэтгэлийн дарамтанд ороод би юу ч хийж чадаагүй би ингээд ийм одоо энэ хүмүүс шиг юм гоё баян тансаг болж чадаагүй ч гэдэг юм ингээд тэгээд өөрийгөө ингээд тэгээр унгаагаад ингээд явж байгаа хүмүүст бол би одоо хэлье та нар бол үнэхээр өөрийнхөө замаар аз жаргалтай яваа хүмүүс шүү тий энэ та нар бидний амжилт шүү одоо надад ийм хүмүүс одоо үзэж тий энэ яриаг сонсож байгаа бол та өөртөө одоо бриллиант шүү та өөртөө үнцэн шүү
тийм ээ. Яг Тэр өөрийнхөө үн цэнийг үнэлж чадах юм бол үнэлээд тэрийгэ хараад ингээд өөрийгөө одоо хөгжүүлээд явж байхад тэр алт эрдэнэс шиг сайхан гоё бриллиантаа өнгөлөө зүлгээд ингээд явж байхад дотоод авч байгаа чи ундрасаар л байх болно. Тэ. Маш гоё юм тий. Тэгээ хамгийн гоё зам, хамгийн зөв гоё мэдрэмж чинь энэ шүү л гэж хэлмээр байна. Ястай гоё юм. Та одоо жишээлх юм бол огт зургийн хичээлд сууж байгаагүй, энэ талын мэдлэг мэдээлэл багшаар заалгаж байгаагүй. Гэвтэл шууд ингээд цаад өгөгдлөөрөө таны сүнс чинь угаасаа уран бүтээлч хүн байсан байж тээ тий. Тэгээд сүнснийхаа яг өгөгдлөөр ингээд зураад сууж байхад танд ямар мэдрэмж авдаг вэ? Таны бодлоор өнгө гэж яг юу юм? Тэр зургаар илэрхийлэх гэж байгаа таны одоо санаа бодол чинь хаанаас ирдэг юм? Би болохоор ингээд нөгөө яг өөрийнхөө татвар бодоод байгаа юмаа ингээд зургаар ингээд буулгахгүй л болохгүй байгаад байсан. Ааха. Тэгээд тэр дотор байгаа зүйлээ ингээд цаасан дээр будгаар өнгө будгаар ингээд тэр чинь ингээд буулгана гэдэг чинь тухайн хүнээс бас аюух тийм нөгөө техникийн чадваруудыг ингээд шаардаад идэг. Будагтайгаа зөв ажиллах, өнгө будгаа хослуулах гэдэг. Тэгээд тэрийг ингээд бүр нарийн тийм мэдрэмжүүд шаардлагатай байт юм билээ. Одоо өөрт орж ирж байгаа тэр асар их тийм мэдээлэл гэдэг юм уу одоо тэр нөгөө мэдрэмж тэр бүгдийг ингээд яг ингээд тэр зөвөөр нэг гоё цэвэрхнээр ингээд буулгана гэдэг бол өөрөө маш их чадвар шаардсан. Тийм ч учраас бэлтгэгддэг багаас нь сургуульд одоо тий мэрэгжлийн сургууль сургадаг тийм байд юм байлээ. Гэхдээ одоо бид нэр шиг ингээ хожим ингээ дотроосоо тэр нь ингээ гарч ирээд хийхээрээ тэрнээс гоё таашаад авдаг. Хийхээрээ тэр чинь бүр өөрийн миний л хийх ёстой, миний л ажил юм шиг ингээ бүр ингээ өөрөө ирэхгүй ингээ тэрэндээ ингээ гоё эзэн байгаа юм шиг тэгж ингэж чадахгүй ч гэсэн тэгээ тэрийгэ чадгаад ингээд мэрийгээ суугаад байгаа тий. Тэр өнгөийг ойлгох гээд ингээд хичээгээд байгаа. Тэр би гэдэг тэр дотор нэг тийм бие шүү дээ тий. Одоо нэг хөггөөд байгаа гэдэг чинь нэг тийм охин байгаад байгаа хгүй дотор. Тэр охин чинь өөрөө тэрийг ингээд сурахад шүү дээ. Тэрийг нь би ингээд биеэрээ дамжуулаад сургаад ингээд яг ингээд давхар ингээд өөрөө тэрнтэйг ингээд хамт байгаад байгаа хгүй юу. Тэгээд хамгийн гоё нь болохоор будаг өөрөө гайхамшигтай. Будаг өөрөө тансаг байгаа хгүй юу. Тэгэхээр тэр будыг ингээд сайхан тэр тансаг имийг гоё ингээд наан цаана нэв зүг нь оруулаад ингээд өөрийнхөө тэр дотоод сэтгэлээс буугаад ороод ирж байгаа тэрийг ингээд юун дээр гаргаад тэгж тэр чадварыг эзэмшихэд хугацаа хэрэгтэй. Үндэ айгуу хугацаа хэрэгтэй. Айгуух нарийн төвлөр л бас хэрэгтэй. Тэгээ яг чиний асуусан тэр сэдв гэдэг бол надад би ерөөсөө ингээд одоо ингээ өөрийнхөө одооны хэмжээнд нэг хэсэг зураг зурсан байгаа зургнууд маань болохоор ерөөсөө би өөрөө нэг сэдв сонгож өрдөө. За би ийм юмыг ингээд зурчих гэж ерөөсөө зураагүй. Зүгээр л юу гарах гээд байгаа өөрөө ч мэдэхгүй ингээд л будагаараа ингээд оролдож байгаа тоглож байгаа ч гэдэм. Тэгээд нэг харсан чинь одоо энэ зургийг ингээд зурсан байсан. Зарим зураач нар юу зурж байгаагаа мэддэггүй гэдэг нь шүү дээ. Энтэй л адилхан болчих гээд байна тийм ээ барагшхоо. Ер нь хүний дотоод сэтгэлээс гарч байгаа зүйл магадгүй тухайн үедээ нэг онгод нь хөглөгдөөд гэдэг тий онгод ороод гэж ярьдаг тий. Тэр зүйл бол байдаг болоо явчлаа тийм ээ. Тийм л юм шиг байлаа. Харин тийм. Тэгээ зарим бүлтэн би нөгөө бас тэгэнгүүтээ айгу сонио гэж дахиад нөгөө тархиараа бодоод байгаа шүү дээ. Дахиад нөгөө би ч өстө зураач авах гэж байгаа юм шиг байна гэдэг. Тархиараа бодоод зураг зурах гал мэрийгээл суугаад болдгүй. Орж ирэхгүй зурахгүй. Тэгэхээр ямар нэгэн хайрцагт ерөөсөө хийж болохгүй юм шиг.
За би зураач юм байна гэдэг юм. Эсвэл за би дуучин юм байна гэдэг юм тий. Эсвэл би одоо юу гэдгийг нэлэнхүйдээ би юм артист юм байна гэх тий. Тэгээд нэг хайрцаглах гэдэг. Тэгээд ирэхээр л нэг болохгүй болчиход байх шиг тий. Зүгээр л бивэл бич гэж одоо өөрийгөө таслах хэрэг байхгүй. Энэ нэг юм оршихуй явж байгаа юм байна. Явж ийм оршихуй яваад юм. Нүдийн нэг яваад юм. Тэгээд бодчиход л буцаад байх юм шиг санагдаж байна. Нөгөө нэг хорвоо дэлхий бөөрөн хий гэдэг шиг заримдаа ингээд айгүй барьцгүй ч юм шиг, зориг чиглэлгүй юм шиг бас онцгой болчих гээд байж магадгүй тий. Тэгтээ зүйлд нэг туушдаггүй дундчийг яг алтан дундаж бөгөөд нэг зохистыг мөрлөн гэдэг юм яриад байдаг юм шиг байгаа. Нэг тэр зохистыг мэрлэх зүйлсийг л бид нар айгүй сайн ингээд нэг ангал руу халтарчихгүй шиг л явах хэрэгтэй юм шиг байгаа юм. Өвгдөөцийн ухааныг ч гэдэг юм уу, бидний өвгдөөц яаж амьдарч ирсэн, юу юм бэ гэдгийг судлаад тодорхой хэмжээгээр яадгийн бол доо гэд ингээд харахаар бас тэрэнд чинь ялтгүй л ийм барьцгүй нэг талаар барьцгүй юм шиг нөгөө талаар маш энэл зөв гараад өгсөн бас юмнууд байдаг юм шиг байгаа юм л да. байдаг тий. Тэгээ ер нь яг бид нөгөө хүн төрлөختний л зан юм шиг лээ. Ер нь ямиг ингээд нэг юм барьцтай байх гэдэг. За бодиттой бүр одоо юу гэдэг юм айгүй юм бодит байх гэдэг. Тэрнгээрээ бид нэр өөртөө нөгөө материал ингээд хүний харах яг барьж байгаа юмдаа л итгэдэг тий. Байна гэдэгт л итгэдэг. Тэгээд тэрнийг яг юм байна гэж байлгах гээд тэгээд тэрийг ингээд нөгөө хайрцагт нь ингээд оруулахад тэгэнгүүтэн дээр одоо бидний оршихуй одоо дотоод ертөнц маань тэрийг хүсдэггүй ерөөсөө. Хайрцагт байх хүсдэггүй. Тэгэл ерөөсөө тэр хайрцагт оруулах гэх юм бол ерөөсөө үгүй гэд ингээд одоо явцдаг гэдэг юм тий. Тэрийг хайрцагт оруулахгүйгээр зүгээр ийм том дэлгэмэл ийм хэлбэртэй дэлгэмэл одоо том хэмжээтэй нь байлгаад байх юм бол тэр маань ингээд өөрөө гоё ингээд дуртай гоё ороод ирдэг. 100 голролдоо ингээ усны урсгал явцдаг гэж. Тийм юм шиг. Надад санагдсан л да. Монголчууд яагаад хүчрэг байсан? Яагаад Монгол өвгдөөц ер нь нүүдэлчдийн амьдралч гэдэг юм уу? Монгол ахуйн соёл гэдэг зүйл маань өөрөө нэлээд юм задгай сэтгэлгээтэй, аливаа зүйл баригддаггүй гэдэг агуулга их ярьдаг болоод байгаа шүү дээ, тийм ээ. Тэр нь ч үнэн л юм шиг байна. Мэдээж хэрэг тэгэнгүүт өвгдөөцийн ухаанд ер нь Монгол өв соёлд ертөнцийн зам ёсны оршихуйг таньчихсан тий. Энэ зүйл чинь юм альва зүйлд хайрцаглагдах ёсгүй юм байна гэдэг зүйлийг таньсан учраас монголчууд нөгөө нэг өөрсдийнхөө соёл болгоод хадгалсан амьдралынхаа хэвшлийг тодорхой хэмжээгээр маш тэр жамд тохирсон соёл болгоод нүүдлийн соёл болгоод биднэрт өнөөдөр хүртэл хадгалаад ирсэн байсан болов тийм ээ. Та тэрэн дээр юу гэж боддог вэ? Тийм би тэрэн дээр бол яг чамтай санал нэг байгаа. Ер нь өвгдөөцүүд маань байгалийн замаар амьдраад тэр байгалийн тэр одоо зүй тогтол энерги гэдгийн тэр уртгал гэдэг тий тэрнийг ингээд яг дагууд нь ингээд ингэж амьдардаг. Одоо орчин цагийн шиг ингээд нөгөө нэг яг ингээд тис ингээд хөндлөн зогсчоод ингээд тэрийг ингээд сөрөөд ингээд урсгаад хоёр талаараа ингээд урсгаад өөрөө ингээд сөрөөд явдаг биш. Яг ингээд урсаад авч ирж байгаа юм яг ингээд урсгалаар нь ингээд дагаад л ингээд гэтэх ингээд тэгээ явцдаг учраас л тэр одоо юу гэдгийг тэлэлттэй байдаг байсан. Сүнсний тэлэлттэй аура одоо тийм том хэмжээнд тий. Тийм юмныг одоо хүлээн зөвшөөрсөн тийм хэмжээнд л байдаг байсан байна да гэж би одоо ухаардаг. Тийм ч учраас дэлхийг дагуулж тийм ээ удирдах дэлхий дээр шин зүйлүүдийг Монгол
одоо тий хүмүүс л гаргаж ирж исэн байлээ шүү дээ тий. Ер нь одоо юудууд монголчууд бол ер нь дэлхийг тэргүүлж идэг гэж тий ярьдаг шүү дээ. Тэгэхээр яагаад тэрнийх нь нууц нь юундаа байсан бэ гэхээр тэр л байсан гэж би бодоод байгаа. Тэгвэл байгаль дэлхийн жамаар тэгээ дотооддоо одоо дотоод дуу хоолойгоороо амьдардаг байгалийнхаа эрчим энергийн хуулиар тий тэрийгэ дагаж амьдардаг байсан. Тэрнээс тэр нь бол зүгээр нэг гэр барайл нүүгээд байгаа даа ерөөсөө биш байхгүй юу. Нүүдэлчин соёл гэдэг чинь зүгээр гэрээ юмаа нүүгээд байгаа даа биш тий. Тэр одоо сүнс нь цаадах тэр ертөнц нь нүүгээд одоо тэр байгалийнхаа тэр хөдөлгөөний дагуу нүүж исэн. Тийм учраас тэрийг нүүдэлчин гэж одоо ойлгож байгаа. Нөгөө оюун санаагаараа тий энэ сүнсээрээ нүгэдэг шүү дээ. Аливаа зүйл хөдөлгөөнийг ойлгоцсон, хөдөлгөөний хуулийг ойлгоцсон, энергийн хуулийг ойлгоцсон, химийн хуулийг ойлгоцсон, тий сансар охторгой оршил бүх химийг ойлгоцсон төвшөнд байсан юм шиг байгаа. Тэгээ яг хамгийн гол нь одоо яг гоё байна л да, цаг үе өөр болоод энэ тал руу нэлээ их ийм юм байдгийн биш үү гэдэг нээлтүүдийг бас их хүмүүс судалдаг, ойлгодог, хүлээж авдаг, амьдралдаа хэрэгжүүлдэг болчиход байна шүү дээ, тийм ээ. Маш өөр цаг үеийн чиглэл рүү яваад байгаа бид нар. Тийм. Би бол одоо чиний ингээд хийж байгаа тий бас ингээд танин мэдхүйг ингээд зүгээр жирийн хүмүүсээс тий ингээд дотоод ертөнцийг нь ингээд одоо ойлгоход ингээд бас гаргаж тий мэдэх гээд ингээд таниулах гээд ингээд хийж байгаа энэ одоо үйл чинь ингээд маш юм бас маш их хүмүүстэй өгөөд амьдралд нь олон хүнийг ингээд хооронд нь ингээд бас тий ойлголцуулж өгч байгаа аюу тийм гоё буянтай подкаст хийж байна гэж байсан. Баяр хүргэе. Баярлалаа. Гоё зүйлээ ярьдаг баймаар байна. Гоё зүйлээ хоорондоо улам бүр ингэж энергиэрээ нэгтгэж улам бүр дэлгэрүүлээд өөрсдийнхээ хэмжээнд бүтээдэг баймаар санагдаад байгаа байхгүй юу? Яг хоо миний хувьд яг хоо зүгээр бид нарт маш олон сайхан зүйл байна монголчуудад. Гэхдээ бид нар дандаа төгс төгөлдрийг хайгаад эсвэл ингээд нөгөө нэг үнлэмжээ айгу доогуур үзээд тэгээ ер нь сайн сайхан зүйлээ ил гаргаж тавьдаггүй тийм мөн чанартай байгаад байна шүү дээ. Яг хоо нөгөө туулаад ирсэн түүх ч юм уу аль эсвэл социализмын үед мэдээж ярьж болохгүй сэдв, ярьж болох сэдв гэдэг нөгөө нэг ичимхийгийн айдастаа хөдлөгдсөн байгаад байгаа шүү дээ. Ер нь бол тийм ээ. Та одоо би танаас эргүүлээд асууя л да. Одоо жишээлх юм бол та мэдээж хэрэг энэ сэтгэлгээгээс гарч ирсэн хүн те одоо таны хувьд ямар санагдчихэ? Тэгээ болно болохгүй гэдэг маш олон цензуртай тэгээд бас яригддаггүй сэдвүүд олонтой байсан шүү дээ те. Тэрэн дээр танд ингээд одоо юу гэдэг юм те сургамж болохоор бид нэр энийг л зайлшгүй ярьж явах ёстой байсан юм байна даач гэдэг юм уу. За яг нэг эргэж бодоод харамсаадах нь хаашийн. Гэхдээ ер нь нөгөө нэг өнөөдөр өнгөрснөөхөө сайн зүйл болон саарыг гоё өнөөдөр дэлгэж тавиад ирээдүйд илүү гоё бүтээгтээрээ бас их сургамж авч болох юм болов уу гэдэг үгнээс л асуугаад байна л да. Ер нь бол миний хувьд бол яг тийм урд нь ингээд бид нар чи өөрсдөө ингээд нэг үнэлэг үнэлэмж нь айгу буурсан баг тий өөрийгөө дандаа ингээд бусдаа харьцуулаад тэгээ тэрнээсээ болоод ингээд жоохон нэм юу гэдэг гутралын ийм жижигхэн цохилтуудыг ингээд тог гэдэг өөр дээр аваад идэг гэсэн. Тэгээд нөгөө ихтгэл үнэмшил гэдэг юм их багтай. Тэгээд ерөнхийдөө зүгээр ингээд нэг юм урсгалаараа л ингээд нэг явж идэг тий.
яг ийм одоо хүн тийм төлөвт гэдэг юм өөрийнхөө тийм төлөвт өөрийгөө тэрэн дээрээ тавьчихаар тэр нь өрөөсө хязгааргүй хэдэн ч жил болж болно. Бүр нас бараад тийм төлөв дээрээ амьдраад энэ амьдралаа дуусгаж бас болно шүү дээ. Тэгэхээр хүн болгоны өөрийнх нь тэр нөгөө сэрэлттэй холбоотой байхгүй юм чи. Тийм сэрэлт гэдэг чинь маш чухал. Одоо хүн болгон дотроосоо сэрээд хүн болгон өөрийгөө ингээд гаргаад ирнэ гэдэг чинь тийм ээ. Одоо бид нар чинь бүх хүмүүс ингээд цаад угтаа бол нэг юм том юм одоо энергийн бөмбөлөг гэж одоо бодъё л та. Нэг тийм энерги томоохон юм бөмбөлгийн нэг хэсэг нь байгаа байхгүй бид нар. Тэгэхээр угтаа хүн болгон нэг цаанаа тийм бөөн энергийн нэг тийм юунд очдог цаанаа. Тэгэхээр тэр юмны чинь нэг хэсэг юм чинь бид нар тэр яг нэг хэсэг нь л байл да. Нэг хэсэг нь биш нөгөө хүмүүстэйгээ адилхан болоод байгаа байхгүй юу? Нэг хэсэг байх гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр өөрийгөө дотроосоо ингээд нөгөө би чинь одоо энэ том бөмбөлгийн чинь нэг хэсэг нь би энэ байна гэдэг нөгөө өөрийнхөө энэ жижигхэн хувь хүн биш одоо дотоод ертөнцөө гаргаж ирэх хэрэгтэй байхгүй. Тэгэхдээ бид нар хувь хүнээ гэж ойлгоод тэгээ тэрэн дээр нэг дүр өгчөөд тэгээд дүр өгөнгүүтээ нөгөө хүмүүстэйгээ айгүй ижилхэн болоод ингээд нөгөө гаднах дүрээ ингээд одоо хөөрдөөд ингээд гаднах дүрхээ ингээд дэмжээд ингээд яваад доторх ертөнц хаагдчихад байгаа. Тэр хүн болон доторх ертөнцөө ингээд гаргаж ирээд хинч байж болно шүү дээ. Үнэн гоё цэвэрлэгч тий дотоод хүн яг тэгвэл ингээд бүр тэр чинь бүр сүнсэн тийм гоё ингээд гэр орон гоё цэвэрлдэг. Тэгээд хаана юу байхаа бүр ингээд аюу гоё ингээд мэддэг тий тийм юм тийм сүнс байж болно шүү дээ. Яг үнэ тийм ээ. Хүн бол тэгээд онцлогтой байгаа тий сүнс болгон өөрийн гэсэн том онцлог тий ондоошилтай гаргаж ирдэг тий. Тэгэхээр тэр ондоошил гарч иржээж тэр олон нөгөө одоо нөгөө юуны бид нар дотроо цаанаа нэгдмэл гэдэг штеп. Тэр нэгдмэлээ чинь нэг нөгөө тэр ондоошлын чинь нэг хэсэг ирж тэр наардаад ингээд бид нар нөгөө эвлүүлдэг тоглоомнуудын нэг хэсэг болоод ингээд ирэхэр чинь угаасаа хүмүүсийн амьдрал хүн төрлөختний хийж бүтээх гээд байгаа тэр бүх юм чинь ингээд яг гоё хідэн талаас ингээд нийцээд ингээд бүтэн болоод ирж байгаа байхгүй юу. Гэтэл яадаг гэхээр манай нийгмийн нөгөө системийн дагуу бид нар чинь өөрийгөө нийгмийн хүн төрлөختнөө бүтэн болгох бид энэ системийг бүтэн болгох гээд яваад байгаа. Энэ системийг бүтэн болгоно гэхээр дандаа дүрт хувираад идэг. Одоо хин нэгний дүрт одоо тоглох гээд идэг тийм тийм. Тэгэхээр хүн болгон хин нэгний дүрт тоглоод ингээд ихээр ингээ нөгөө систем чинь угаасаа одоо ингээ харагдчих штеп. Дэлхийн систем одоо ингээ бишээ гэдгийг мэдэгдээд байж байгаа. Хүн болгон өөрийн дүр бүтээгээд тэр дүрдээ оройлдоо тоглоод сүүлдээ нөгөө оройлдоо улаараад тийм ээ. Тэгээд нөгөө дүрнүүдээ булаацалтна. Тэгээд дээрэс нь нөгөө одоо тохирохгүй маш худлаа тийм нөгөө мэдэн штэ тэр чинь нөгөө өөрийнх нь яг жинхэнэ юу биш юм чинь. Дүүрэн тийм хайрцагт ороод тэгээд тэр хайрцагыг ингээ хүчээр ингээ хийх гээд идэг. Одоо ингээ зарим кино үзээд чимэр хошин шогч юм үзэхэд хүртэл ингээ уур үрээд идэг чинь тэр чинь уур хүрхэхээс өөр аргагүй тийм хүчилсэн дүрнүүдийг авчи тэнд наагаад шүү дээ. Тэр чинь урлаг биш шүү дээ. Зүгээр хүмүүсийг эн чинь урлаг шүү гэд ойлгуулах гэдэг хуураад шүү дээ бидний. Яг үнэ тийм ээ. Ялтгүй даяар одоо ингээд бид нар хитгэн удирдагчийн гэх юм уу удирдаад байгаа нэг итгэн нөлөөллийн юунд л автчихад нэг том угаалгын машин сэгсрэгдээд байгаа итэл байна л да. Тэгээ нэг талаар нь харах юм бол одоо ингээ угаалгын машин гэхээр одоо хүн гэдэг чинь өөрөө нэг юм одоо машинтай зөвлөх юм бол одоо техниктэй зөвлөх юм бол бид нэр
төрөл болгоны машинууд байгаа байхгүй. Нэг нь болохоор угаалгын машин, нэг нь болохоор кофений машин, нөгөөх нь махтаддаг машин, тий? Ингээд хүн болгон төрөлхөөс одоо бидний бие механизмын дотоод нь өгөгдлүүдийн дата одоо бидний цуснд гүйж байгаа тэр ген тий бүх юм чинь тэр хүн яг юу хийх ёстой яг ингээд цаанаасаа өгөгдсөн тийм тодорхой хэмжээний тийм яг зориг чиглэлтэй тийм машинууд байгаа байхгүй юу? Гэтэл одоо манай нийгмийн систем чинь ингэж штэ. Ой, энэ кофений машин чи махтаа тий энэ махыг татаад угаалгын машинаа чи нэг кофе үйлдвэрлэх гээд ингээд штэ. Тэгээ нөгөөдөл чи угаалгын машин гээд нөгөө итгэцэн. Тэгэхээр нөгөөдөл чи угаалгын машин чинь кофений машин чи юм угаах гээд штэ. Тэгээд ингээд бүр холон бондог гатгаад нөгөө хүчилцэн олон тийм нөгөө хүмүүсийн хүчилцэн би тим гээд итгэцэн нөгөө жижиг одоо тархин дээр төвлөрсөн тэр нийгмийн системийг одоо бий болгоцсон тэр энэ дэлхийн энэ ертөнцийн том систем чинь цаашаа ингэж явах чадхаа болчихлоо шүү дээ. Ингээд ойлгомжтой болчихлоо шүү дээ, тий? Бүх шатанда айгүй тийм дарамттай хүмүүс айгүй тийм хүчлэгдсэн ад жаргалгүй нэг ямар нэгэн тийм нэг бүр хийх ёстой гэсэн тийм тийх ёстой ингэх ёстой гэсэн тийм хайрцагт орцсон бүр нэг үнэхээр өөрийгөө бүр ингэ хүчилцсэн тэгээ зарим нь арга ядцсан бүр ингээд ядарчсан тэрэндээ туйлдсан одоо ийм үзэгдлүүд маш их байна. Цаашаа бүр явж чадхаа болцсон. Энэ тэр юу чинь тэр л одоо хүмүүсийг өөрийг нь өөрийнхөө юм хийлэхгүй байна. Яг хийх ёстой юмнуудаа хийхгүй байна. Нөгөө нэг том эвлэгдэх ёстой том тоглоом чинь эвлүүлдэг одоо тоглоомыг эвлүүлэх гээд байгаа бид нар чинь шал буруу газарт нь буруу юм эвлүүлээд ихэнх нь адилхан болцсон. Нөгөө бие биендээ ингээд дулдуудаад биенээсээ хамааралтай болохоор мөнгө байд юм уу? Тэ эд хөрөнгөний эсвэл ажил нэгдлийн хамааралтай болохоор ингээд бүр ингээд бие биендээ дулдуудаад ингээд нөгөө тэд нартай тааруулах гад ингээд өөрийгөө өөрчилсөн. Өөрийнхөө байж чаддаггүй. Тэгээд яаж эцэст нь нийгэмдээ ашиггүй, өөртөө аз жаргалгүй тийм ээ. Нэг тийм нэг бүжгэнсэн ийм нийгэм л болчиход байна. Тэгэхээр энэ нийгмийг өөрөөсөө л эхэлж өөрчлөж